Сайн уу Монгол Mind Power сувагт тавтай морил өнөөдөр фэнкшүүгийн хувь хүний зөвлөгөө өгөх болно. Фэнкшүү хувь хүний зөвлөгөө гэж юу вэ? Та хувь тавилангаа зөв зөвхт хөтлөхийг хүсэж байна уу? Фэнкшүүгийн хувь хүний зөвлөгөө бол таны төрсөн он, сар, өдөр, цаг дээр үндэслэн гүнзгий утгыг агуулсан зурхаа юм а. Хувь хүний зөвлөгөө нь таны ээлтэй дөрвөн зүг, дөрвөн ээлтэй өнгө, за мөн дээрээс нь таны ээлгүй дөрвөн зүг, ээлгүй дөрвөн өнгө, махбод гэх мэт мэдээллүүдийг гаргаж өгдөг байх нь. Тэгэхээр одоо энд яг ямар мэдээллүүдийг тодорхойлдог талаар танд мэдээлэл өгье. За хамгийн түрүүнд квотог нь гаргаад энэхүү квотооны дагуу таны алдар нэр, карьер, амжилтын зүг өнгийг тодорхойлдог. Үүгээр бол та өөрийн карьерийн амжилт, ажил төрөл, бизнес, санхүүгийнхэн ол зомгийг дуудах боломжтой гэсэн үг. За эрүүл мэндийн өнгө зүг гэж байдаг бахна. Энэгээр бол та эрүүл сарвал урт удаан наслах боломжийг өөртөө дуудаж өгөх боломжтой. За дараа нь болохоор хайрын зүг гэж байгаа. Хайрын зүг, хайрын өнгө. Энэхүү зүйлээр бол мэдээж хэрэг өөртөө ганц бие хүн бол хайр дурлалыг дуудах, харин та аль хэзээ хостой бол хосынхан хайр хүндэтгэлийг өөртөө илүү ихээр дуудах боломжийг авчирдаг байх нэ. Тэгэхээр эдгээр ээлтэй дөрвөн өнгийг ашигласнаар та амьдралдаа мөнгө санхүү, хайр халамж, нэр хүнд, эрүүл мэнд гэд өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ сонгоно дуудах, авчрах бүрэн боломжтой гэсэн. Фэнкшүү бол таны амьдралын нууц химнэл юм. Фэнкшүү нь таныг өглөө нүдээ нээх тэр мөчөөс эхлээд орой амарч унтах хүртэлх амьдралын бүхий л мөчөдтэй нь эерэг, тэнцвэртэй энерги түгээдэг хүчтэй арга зүй юм а. Энэ ухаан нь таны биоэнергийн талбайг байгальтай уялдуулан нар зөв эргэх эрчимтэй долгионыг бүрдүүлж таныг дотроос чинь цэнгэлж байдаг, тийм ээ? Таны орчноо зөв тохируулж, зөв өг, зөв өнгийг ашиглах үед та илүү амар тайван, амар амгалан, сэргэлэн, цовоо, илүү азтай, амжилттай, илүү эрүүл гоо үзэсгэлэнтэй дотроос гэрэлтсэн байдлыг мэдрэх боломжтой болдог байх нэ. Фэнкшүү бол таны үл үзэгдэгч эвээгч байх нь амьдралын таны эрчмийн урсгалыг зөөлөж, ухаалаг удирдах өгдөг далд удирдамжуул яхааргүй фэнкшүү юм а. Тэгэхээр фэнкшүү бол таны өдөр бүрийн амьдралд сайхан энергийг авчрах, амжилтын чигийг заах нарийн ухаан гэсэн үг. Харин фэнкшүүгийн хувь хүний зөвлөгөө бол энэ бүхний түлхүүр нь юм а гэж танд хэлье. Та фэнкшүүгийн хувь хүний зөвлөгөөг авч түүнийг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд өөртөө ээлтэй өнгө зүгийг ашигласнаар нэр хүнд, карьер, эд хөрөнгө, хайр халамж, гоо сайхан, эрүүл мэнд зэрэгтэй эерэг өөрчлөлтүүдийг ургалж татах боломжтой. Бас дээрээс нь ээлгүй дөрвөн зүг, ээлгүй дөрвөн өнгө гэж байгаа гэсэн тэ. Тэгэхээр энэхэр эдгээр дөрвөн өнгө ээлгүй зүг, ээлгүй өнгүүдийг хэрэгжилж тодорхойлсноор тэдгэрийг хэрэглэхгүй байх, тийм ээ? Амьдралдаа буруу ашиглахгүй байх, үүнийгээ дагаад амьдралд ямар нэгэн саад бэрхшээлүүдийг учруулж болзошгүй зүйлээс өөрийгөө бүрэн дүрэн сэргийлэх боломжтой гэж хэлнэ. За мөн дараачаар нь юу өгдөг вэ гэхээр танд мэнг өгдөг байгаа. Тэгэхээр таны төрсэн бие мэнгэний дагуу бие мэнг, амин мэнг, эргэтэн мэнг, хиймэр мэнгүүд чинь танд ямар эрүүл мэнд, сэтгэл зүй, энергийн түвшинд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг мэдээллийг гаргаж өгдөг. Үүнээс гадна хувийн зөвлөгөөний төгсгөлд нь таны дуран магны онолыг уншиж энэ чинээс таны далд идэвхлийг хэлж өгдөг байх нь. Тэгэхээр далд идэвхлэг гэдэг зүйл дээр бол таны танд шууд болон шууд бус аргаар эд баялаг, мөнгө санхүүг татах махбод нь юу юм? За түүний дагалдах өнгө нь юу юм? За үүнтэй холбоотойгоор та ямар зөвлөгөөг хийж ашиглаж хэрэгжүүлж болох вэ гэсэн нарийн зөвлөгөөг бол өгдөг байх нэ. За ингээд бүгдөө хамтдаа жишээ болгоод огт энэ хин нэгэн хүнийг мэдгүйгээр зүгээр он сар өдрийг нь автоматар хийгээд, тийм ээ? 2003 оны охин дээр нэг хувь хүний зөвлөгөө болгоод энэ мэдээллийг уншъя. За 2003 оны охиныгоо 8 сарын 21-ний өдөр төрсөн гэд авчи. Тэгэхээр 2003 оны охин бол усан хонжилтэй 6 цагаан мингтэй квота 9 буюу зүүн бүлгийн эмэгтэй байх нь ингээд энэ эмэгтэй хувь хүний зөвлөгөөг хамтдаа сонсцгоё. За квота 9. За тэгэхээр 2003 оны охин маань
Квота 9 дугаартай. За энэ охин бол одоо аман шиг олзомгийнх нь үе талыг нээгч зүг нь бол зүүн зүг ах нь байна. Хар ногоон, бараа ногоон, цайвар ногоон өнгийн альва хувц хунаар эд зөөс энэ хүүхдүүд үргэлж аман шиг ол зомгийг дууддаг гэсэн үг тийм ээ. Маш сайн. Аман гişгийн ээлтэй зүг нь зүүн зүг, харин өнгө нь бол хар ногоон, бараа ногоон, тод улаан хүрэн өнгө ахны. За эрүүл мэндийн ээлтэй зүг нь бол зүүн өмнө зүг гэж гарч иж байгаа. Энэ хүү зүүн өмнө зүгийнх нь одоо эрүүл мэндийн таатай өнгө нь бол цайвар ногоо, номин ногоо, хаш ногоо өнгөд байна гэсэн. Эдгээр өнгүүдийг ерөнхийдөө бол өөрийнхөө унлагын хувцас, за ордорны давуу хэрэгсэл, за эргэн тойронд байгаа одоо жижиг шажиг зүйлүүдтэй хэрэглүүл илүү зохимжтой байна гэж зөвлөмөр байна. За хайр халамжийн зүг нь бол хойд зүгнийх нь нээлттэй өнгө нь хар, хөөх, цэнхэр гэсэн өнгүүд байх нэ. Тэгэхээр бүх төрлийн хар, хөөх, цэнхэр өнгийн хувц хунаар эд зүйл, эмэг бүгшний одоо шигтгэн ч юм уу тийм ээ ийм өнгөтэй байснараа тухайн хүн маань хайр халамжийг өөртөө дууддаг. За мөн хэрвээ энэ 2003 оны охин одоо ганц бие байх юм бол гэрийнхаа хойд зүгт нэгвэл унтлагын өрөөнийхөө хойд зүгт хос амьтдыг тавьснаар өөртөө илүү хайр дурлалыг өөрийнхөө хүссэн сайхан залуучуудыг өөртөө дуудах боломжтой болж явах нэ гэсэн. За хөгжил цэцэглэлтийн ээлтэй зүг бол урд зүг ах нь байна. Урд зүгийнх нь өнгө нь улаан, ягаан, оранж өнгө байна. Хөгжин дэвших хүсвэл урд зүгтээ одоо өөрийнхөө медаль, цом, тийм ээ шагнал урамшууллуудыг байрлуулах мөн дээрээс нь улаан, ягаан, оранж өнгийн жишээлбэл улаан, ягаан, оранж өнгөтэй цүнх, тэлээ, цаг эсвэл түлхүүрийн оосорч гэдэг юм уу тийм иймэрхүү байлуудаар ашиглавал хөгжил цэцэглэлтийн үе талыг өөртөө дуудана гэсэн үг ахна. За дараа нь азгүй зүг нь бол зүүн хойд зүг. За зүүн хойд зүгийн өнгө нь болохоор шар шаргал, элсэн шаргал, биений бээж өнгөтэй альва хувц хунаар эзүүс азгүйдлийг дууддаг. Ямар азгүйдл байгаа даа гэхээр азгүй золгүй байдлаар нэр хүн дуунах, азгүй золгүй байдлаар бэртэж гэмтэх, азгүй золгүй байдлаар хэрүүлийн бай болох ч гэдэм юм уу те төрөл бүрийн азгүйдлийг карьерийн азгүйдэлч гэх мэтээр дууддаг ахна. За тэгэхээр аль болох шар шаргал, элсэн шаргал, бээж өнгийн хувц хунаар эд зүйс эдэлж хэрэглэхгүй. За зүүн хойд зүгээс орсон хаалгуудтай ажлын байр гэр оронд амьдрахгүй байвал тохиромжтой байх нэ гэсэн үг. За дараа нь 5 адын зүг. 5 адын зүг нь бол баруун зүг байна. Баруун зүг нь өөрөө цагаан болон алтлаг өнгийг илэрхийлдэг. За цагаан алтлаг өнгийг илэрхийлдэг ахна. Тэгэхээр хэрвээ энэ эмэгтэй маань одоо цагаан өнгийн ордорны давуу хэрэгсэл, цагаан хувцас, цагаан левчиг дүрсийг тийм ээ. За мөн дээрээс нь алтлаг өнгөтэй эмэг бүгжиг хитрхи их хэмжээгээр эдэлж хэрэглээд ах юм бол нөгөө эргэн тойронд нь дандаа өөрөөс нь одоо ашиглая гэдэг хүмүүс орж ирнэ нэгдүгээр. Хоёрдугаар болохоор дандаа өөрт нь хайртай тусалах хүмүүсээсээ нэмэгтэй холдож хүндэрх нэ, хайртай залуугасаа хангацах нэ гэсэн утгатай байх нь штэ. За 6 орлын зүг бол баруун урд зүг ах нь байна. За баруун урд зүг бор хүрэн шоколадан бор өнгө бол энэ хүнд 6 хорлол буюу төрөл бүрийн алдагдал, амьдралын хүнд хэцүү нөхцөл байдал, за нэмэлтээр энэ дээр бол одоо үр удам алдагдах, өөрийн юмнаас ажил бизнес дампуурах гэх бүх төрлийн 6 хорлолыг дууддаг. Тэгэхээр баруун урд зүгээс орсон хаалгуудтай ажлын байр болон одоо гэр оронд амьдрахыг бүр нэг мөсө хориглох хэрэгтэй. За бүх төрлийн бор хүрэн шоколадан бор өнгөтэй хувц хунаар эд зөөс ордорны давуу хэрэгсэл, обой, хөшиг, чүүл гэх мэт зүйлүүдийг гэртээ огт хэрэгжилж болохгүй байх нэ. За нийт алдагдлын зүг нь бол баруун хойд зүг байна. Энэ бол одоо саарл болон мөнгөлөг өнгийг илэрхийлдэг. Баруун хойд зүгээс орсон хаалгууданд хил ам гарц гарлага ихтэй шүүх цагдаагаар явна гэж гарч байгаа бол саарл өнгийн альва хувц хунаар эд зүйлс бас мөнгөлөг өнгөтэй эмэг бүгжүүдийг цолгуугаар нь хэрэглээх юм бол өөртөө хил ам гарц гарлагыг ихээр дуудах болно гэж гарч ирж байгаа нэ. За 2003 оны охин маань бол 6 цагаан мөнгөтэй байгаа. Тэгэхээр 6 цагаан мөнгийг уншихад бие мөнгөнд 6 цагаан мөнгөтэй. За бие мөнгөний 6 цагаан мөнгө бол өөрөө тэнгэр бурхтын ээлэвэлэг авдаг. За дээрэс нь тэнгэрийн ээлэвэлтэй үргэлж одоо төлөвлөгөө гаргаж чадах юм бол яг төлөвснийхаа дагуу маш сайхан үр шимийг үзэж чаддаг гэсэн үг. Харин та төлөвлөгөө байхгүй бол танд ярьж байгаа аз ивэл болгоныг байгаагийнх нь хэрээр үрээд дуустдаг байх нэ. За амин мөнгө нь 3 хөх мөнгөтэй. Амин мөнгөний 3 хөх мөнгө бол бусдын харцагаа илам тэр дундаа
хүний хэрүүл гэдэг зүйлээс бол маш болгоомжлох хэрэгтэй. Яг бол та аливаа хүнтэй хэрүүл маргаан хийснээрээ өөрийнхөө эрүүл мэнд, амь насанд төрөл бүрийн азгүй тохиолдлуудыг дуудах. За мөн дээрээс нь сэтгэл санаа хямрах магадлалтай гэж гарч иж байгаа. Бас энэ амин мингэнд 3 хүүхэн мингтэй энэ хүмүүс бол жоох юм шижиглэмтгий нөгөө монголчууд хэлдэг штэ. Сүсгээр идэж шижгээр өвднөө гэх. Яг тийм байх магадлал маш өндөр өвтэй юм хүмүүс байдаг байна. За альва зүйл дээр одоо жоохон бааш ихтэй гэж бас ярьж болно тийм ээ. Хэрвээ таны өвчин биеийн өвчнөөс биш эсвэргээрээ таны одоо сэтгэлийг төрүүлээд эдгээчих юм бол таны биеийн өвчин юу ч биш. Харин таны сэтгэл эдгээгүй тохиолдолд таныг таны сэтгэлд хүртэл халамжилж анхаараагүй тохиолдолд та бие чи өвдсөөр байх болно, сэтгэл санаа чи өвдсөөр байх болно гэж гарч ирдэг байна. За эргэтэн минг нь бол 9 улаан мингтэй. Энэ бол санхүү эд баялаг ол зомгийн минг байгаа. За эд баялаг санхүү гэдэг зүйл үргэлж дээшээ харсан сав шиг байрладаг. За үргэлж эд баялаг ол зомг нь 9 дахин үржиж байдаг. Санхүү эд баялагын хувьд бол маш их аз буян гişгтэй ийм хүн байдаг байна. Хэмэр минг нэг цагаан мингтэй. Хэмэрийн нэг цагаан минг бол хэмэр лундаа, ажил төрөл, цог хэмэр гэдэг зүйл тийм ээ, өнгө жавхаа гэдэг зүйлийг үздэг. Энэ бол маш азтай, бүр гойд азтай. Ямар нэгэн байдлаар аливаа зүйл дээр асуудал гараад эсвэл азгүйтлээ гэж бодоход цаана нургалж азтай тохиолдолд таныг хүлээж байдаг. Нөгөө яг л сохорсон биш завшив гэдэг шиг ийм хүн гэсэн үг байхгүй юу? Маш сайн хэмэр лундаатай, үнэхээр азтай. Гол зүйл нь юу байгаа юм гэхээр хитрхи их одоо шижиглж айж өөрийнхөө одоо эргэн тойронд мухар сүсэг хотлол ихтгэл үнэмшлийг бий болгосноор өөрийнхөө амьдрал жоохон саадлах гээд идэх хүн байна шүү дээ. Дараа нь таны дөрвөн багны онолыг уншия. Тэгэхээр дөрвөн багны онол дээрээс хамгийн түрүүнд юу унших вэ гэхээр таны далд эд баялаг. Таны далд эд баялаг бол ян төмөр эд баялагтай байх нь. За энэхүү ян төмөр эд баялаг нь өөрөө юуг илэрхийлж байгаа гэхээр таны далд эд баялаг гэдэг зүйл нь шууд болон шууд бас хоёр янзаар илэрдэг. За шууд нь бол таны цалин хөлс, таны орж ирэх хэвээр шууд орж ирэх хэвээр эд баялаг тийм ээ. Энэ зүйл нь одоо танд цаг хугацаанд үнэн зөвөөр орж ирэх байдлыг илэрхийлдэг бол харин далд эд баялагын шууд бус эд баялаг бол таны хүсэл мөрөөдөл, таны аз ёндоог илэрхийлдэг. За тэгэхээр эхлээд таны далд эд баялагын шууд эд баялаг болох ян төмөр эд баялагыг уншиж өгье. За ян төмөрт одоо юу орж байгаа вэ гэхээр бүх төрлийн салхин, хонх, дүүжин цаг, алт мөнгөн үнэт эдлэлүүд орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр үүгээр дамжуулаад юу байгаа вэ гэхээр та өөрийнхөө эд баялагын зүгттэй зүүн урд зүг зүүн зүг бас урд зүг. За энэ хоёр зүг дээр бол салхин хонх байрлаж болох нь байна. Ямар нэгэн байдлаар дүүжин цаг, за алт мөнгө үнэт эдлэлээ одоо эдгээр зүгүүд дээрээ бас хадгалж өгч болох нь байна тийм ээ. Нэг бол алтан мөнгөн одоо ийм материалтай одоо гялзаж галтгансан материалтай гэсэн үг шүү дээ тийм ээ. Алт мөнгөн ийм гялзаж галтгансан материалтай одоо хөгжил цэцэглэлт эд мөнгийг биелэгдсэн. Жишээлх юм бол мөнгөний модыг урд зүг дээр байрлуулж болж байна те. Бас зүүн зүг дээр байрлуулж болж байна. Гих мэтэр хоёлоо ашиглаж болно гэсэн үг л дээ. За харин таны далд эд баялагын шууд бус эд баялаг болох энэ төмөр эд баялагт бол төмөр баримал, эд зөөс, баялагын сагс, сав, юмбуу, алтан гулман, сампин зоос гэх мэт зүйлүүд орно гэж. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл одоо өөртөө аз завшааныг дуудахыг хүсэх юм бол гэсэн үг тийм ээ. За магадгүй хоёулаа энд юу байж болох вэ гэхээр баруун хойд зүг хоёр автоматар танд нэмэлтээр сайн зүг болоод хувирчиж байгаа гэсэн үг байхгүй яг кодон дээр хизээж болохгүй муу зүг гэсэн байгаа ч гэсэн дөрвөн багны онол дээр төмөр эд баялагтай гэж байгаа тохиолдолд баруун хойд зүгийг идэвхжүүлж өгч болно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр хоёулаа энд юу хийх вэ гэхээр гэрийн баруун хойд зүг дээр алтан уул одоо ийм алтлаг өнгөтэй уулны зураг байрлуулж өгч болох нь байна. Яг бол баруун хойд зүг өөр ивэд учраас баруун хойд зүг дээр дүүжин цаг юм уу эсвэл ямар нэгэн зүйл нь хөдөлдөг цагийг тавьж өгч болж байна тийм ээ. За бас алтан хонхнууд тавьж өгч болж яах нь байна. За гэрийн баруун зүгт бол бүрэнхий алтлаг өнгөтэй цаг эсвэл одоо алтан мөнгөн нөгөө нэг медалууд идэв шүү дээ тийм ээ. Цомнууд эдгээр зүйлүүдийг тавьж өгч болж байна.
За мөн дээрээс нь бүх төрлийн сампин, юмбүү, алтан гулдмай, алтан зоос, мөнгөн зоос гэх мэт зүйлүүдийг баруун хойд зүгүүдээр тавьж өгвөл өөрийнхөө далд идэвхийг бол идэвхжүүлж байна гэж гарч ирэх нэ. Өөрийнхөө хайрыг идэвхжүүлэхийг хүсвэл тийм ээ, хайртай хүнтэй байхыг хүсэх юм бол гэрийн хойд зүгт хос, төмөр, болжмор тавьж өгч болох нэ. Эсвэл төмрөөр хийсэн одоо цагаан өнгөтэй хун шувуу байж болно те. Тэр нь өөрөөсөө гэрэлтэй байвал бүр илүү сайн гэх мэтэр одоо төрөл бүрээр өөртөө ашиглаж болно гэсэн үг. За дөрвөн магны онолыг унших юм бол таны төрсөн жил өөрөө энэ барилгатай, харин төрсөн сар төрсөн өдөр нь янгийн нэртэй. За янгийн энергийн төрсөн сар төрсөн өдрийн янгийн энергид бол таныг маш их хэрч хүчтэй, нээлттэй, сэтгэлгээтэй, маш олон найз нөхдөдтэй, хүнтэй маш гоё найзалд нөхөрлөж чаддаг, өөрөө өөрийгөө хаанч бүрэн дүрэн ойлгуулж чаддаг юм эмэгтэй гэдгийг илэрхийлж авах нь байна. За мөн дээрээс нь олон найз нөхдийн хүч дэмжлэг танд үргэлж байдаг шүү гэж гарч ирж байгаа. За төрсөн сар нь болохоор ян мич сартай байгаад байна. Ян мич сар төрсөн гэж үзэж байгаа тийм. Тэгэхээр энэхүү ян мичийн сар нь болохоор зэрэг таныг одоо хувь тохиолдолд дундаа маш сайн дээдийн дэд барилгатай, хань ижилтэй байх одоо бүрэн боломжтой, сайн хань ижилтэй хүн гэж гарч ирж байгаа гэсэн үг. За мөн дээрээс нь маш нээлттэй одоо хадмын талч тэр өөрийн талч тэр аль аль нь таныг маш сайхан ивэх болно. Таны баялаг олзомгүй талыг нээх болно гэж гарч ирж байгаа. За эцэг гэхийн зүгээс бол харин нэг жоохон онцгүй байх талтай. Яагаад гэвэл нөгөө та шороо махуудын өвлөөртэй юм байна л да. Тэгэхээр шороо махуудын өвлөөр гэдэг бол альва зүйл дээр тэр дундаа өөрийн төрсөн гэр бүл, за тусдаа гарч байгаа гэр бүл, өөр хүүхэд гээд гэр бүлийн альва харилцаан дээр та сэтгэл дүүрэн байж чаддаггүй үргэлж одоо дотоо сэтгэх дундуур байх, сэтгэл дундуур байх те сэтгэл чинь бүрэн дүрэн нийцэхгүй байх магадлал нэлээд өндөр өвтэй байдаг. Тийм учраас танд гэж зөвлөхөд бол юу гэж зөвлөх вэ гэхээр та одоо илүү их одоо ажил мэргэжлийн карьер илүү хөөгөөрэй. Мэдээч энэ танд сайхан хань ижил сайн гэр бүл байна. Гэхдээ та гэрийн эзэгтэй байхаас илүү карьерлаг эмэгтэй байхтан илүү амжилттай бас улс их оронд илүү их зүйлийг хийж бүтээх чадвартай байна гэж гарч ирж байгаа нь байна. За дараа нь болохоор зэрэг би таны дөрвөн магны онол дээрээс таны амьдралын үйлчлэгийг уншиж өгье. Амьдралын үйлчлэлээр 6-аас 16 насн дээр яг өөрийн амьдралтай холбоотой төрөл бүрийн амьдралын зовлон саад байна гэж гарч ирж байгаа. Харин 17 наснаас 26 насны хооронд болол таны амьдрал эрч хүч аз хиймэр дүүрэн байна. За эрч хүч аз хиймэр нь өөрөө олон хүний одоо найз нөхөд ах トゥ хамт олон амраг садны хайр халамжийг танд дуудаж байгаа гэж гарч ирж байгаа нь. За 26-аас 36 нас бол Тэнгэр бурхан нөөц хүч дэмжлэг зөв замыг тань руу илгээж харин та бусдад хайрлагдаж хүнлэгдэх болно. Бас та өөрийн эрч хүч аз хямар өндөртэй байх болно гэж гарч ирж байгаа. 36-аас 46 насны дээр Тэнгэр бурхан нөөц хүч дэмжлэг боломж олцоог илгээж харин таны амьдрал жоохон шалгуурт орох магадгүй хань ижилтэй холбоотой амьдралын саад очрох магадлал нэлээд өндөр хувьтай байна гэж гарч ирж байгаа нь. Гэтэ энэ нь бол одоо салалт биш, зүгээр л гэр бүлийн амьдралын магадгүй та энэ үед жоохон гэрт илүү суух ч юм уу те иймэрхүү байдлаар өөрийгөө сорилтонд оруулсан жилүүдийг бол харуулж байна. За 46-аас 56, 56-аас 66 насны дээр Тэнгэр бурхан танд найз нөхөд хамт олон үйлчлүүлэгч хөгжил цэцэрлтийн үе таалыг бүрэн дүрэн нээж өгч харин таны амьдрал нөөц хүч дэмжлэг дүүрэн аман гişиг ол зомогтой эрүүл саруул эрч хүчтэй үзэсгэлэнтэй сайхан байх болно гэж гарч ирж байгаа. За 66-аас 76 насны дээр бол харин жинхэнэ таныг өөрөө чинь Тэнгэр газар аль нь сорих болно, сорилтно. Чи өнөөдрийг хүртэл тийм ээ өөртөө хэр хайртай байсан бэ? Чи өнөөдрийг хүртэл өөрийнхөө амьдралыг тийм ээ үнэхээр сэтгэл хангалуун авч явж чадсан юм уу? Тийм ээ. За мөн дээрээс нь та эрүүл саруул хоолдог байсан хүмүүс үү? За та эрүүл зүй амьдралын хэм маягтай байсан уу гэдэг байдлаар таныг сорих болно. Тэгэхээр энэ үед таны эрүүл мэнд, мөнгө санхүү, ажил алба, карьер, гэр бүл гээд бүх зүйл дээр чинь төрөл бүрийн сорилтууд орж ирэх болно. Тэгээд энэ үед бол өөртөө одооноос энийг одоо энэ зүйлийг авчиж байгаа учраас те одооноос өөрийнхөө
эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зөв хооллолт, за дээрэс нь эрүүл зөв харилцааг эрхэмлүүл илүү зохимжтой гэж зөвлөмөр байна. Тэгээд энэ 2003 оны 8 сарын 21-ний өдөр төрсэн эмэгтэй танд зөвлөж хэлэх зөвлөгөө одоо юу байгаа вэ гэвэл нэгдүгээрт бүх төрлийн ногоон өнгө, улаан хүрэн өнгийг тийм ээ харах хөх цэнхэр өнгөтэй сайхан хольж хэрэглээрэй. Цагаан өнгө бас танд далд идэвхлэгээрч орж ирж байгаа бүрэн дүрэн нээлттэй өнгө шүү. Насан туршдаа огт хэрэглэж болохгүй өнгө чинь бол яхаарахгүй шар бор хүрэн шоколадан бор өнгө байгаа. Энэ өнгийг хизээж битгий хэрэглээрэй. Энэ өнгө бол танд үргэлж зовлон дутах болно гэж зөвлөе. За алтан мөнгөн эдлэлийг маш сайн хэрэглэх хэрэгтэй. Тэр цамаа өөрийнхөө төрсөн өдрөөр алтан мөнгөн эдлэлийг илүү хідэлж хэрэглэж өөртөө шинээр алтан мөнгөн эдлэл авах эсвэл шинээр одоо ямар нэгэн төмөр металл, зис, гуйлан алтан аяга тавг авах хэрэгтэй. За өөртөө төрсөн өдрөөр машин авбал бүр илүү сайн байх болно тийм ээ. Яагаад гэвэл төмрийн дэвлэг дотор яхаарахгүй машин ордог байх нэ. За ажил мэргэжлийн чиглэлийн хувьд бол банк санхүү, яравны агтлан тооцоон дээр бол илүү сайн байгаад байна. За ерөнхийдөө бол энэ алтан мөнгө, зис, гуйл гэсэн иймэрхүү үд зүйлтэй холбоотой ажил төрөл нэмээ бизнес хийвэл илүү тохиромжтой байх нь байна. За мөнгөний хувьд зөвлөхөд бол аливаа хүний харцаагаа ламнаас өөрийгөө маш сайн болгоомжлж одоо хамгаалах тэр дундаа аливаа хүн хил ам хийсний дараа чир өөрийн сэтгэл зүйтэй зүйлийг битгий бодож байгаарай гэж зөвлөх болно. Тэгээд амьдралдаа амжилт гаргая гэвэл амьдралынхаа бүх салбарыг бүгдөөрөнгийн төлөвлөөрэй. Тэгэх бол та яг төлөвснийхаа дагуу өөрийнхөө амьдралыг бүрэн дүрэн авч явах болно гэж зөвлөе. За хань ижлийн хувьд бол харин 2000 болон 2001 оных за 1990-91 оны залуучууд бол тантай гэр бүл болоход бол та үнэхээр дээдийн дэд барилгатай сайхан амьдралыг үзэх боломжтой гэж гарч ирж байгаа нэ. За энэ хүрээд өнөөдрийн энэхүү бичлэгийг энд хүргээд төгсгий. Танд энэ бичлэг маань үнэхээр таалагдсан бол та лайк дарж над дээр subscribe хийж манай совхт нэгдээрэй. За хэрвээ та өөрийнхөө хувь хүний зөвлөгөөг авахыг хүсэх юм бол би хувь хүний зөвлөгөөн дээр эдгээр мэдээлэлээс гадна бусад одоо хосын мэдээлэл, гэр бүлийн арга барил, за бас жилийн зурлаг гэсэн мэдээллүүдийг бүгдийг нь нэг дор багцлаад өгдөг байгаа. Тэгэхээр надтай Facebook чатаар холбогдоорой. Шаардлагатай гэвэл энэ доор өөрийнхөө тийм ээ би зурлаг авмаар байна, тантай холбогдож чадахгүй байна гэд комент хийх юм бол би бас танд заавал хариу эргээд өгөх болно. Бүгд оронд нь сайн сайхан болгоныг хүсээрэй. Дараа уулзцгаая.